Great job today. Thank you so much for joining me. Make sure you join me here, Instagram and TikTok, and I will see you. За би одоо гарахтаа бэлтдэм гэж бодож байна. Тийм бол өдөр 5-аас 1 ажилтаа ахгүй юу яа гэдгсэн чинь би сая 12 сарын сүүлээр хуучин нөө төгссөн 10 жилийн сургууль руу очоод нөө Солонгос дахь Монгол сургууль руу очоод мэргэжил сонгуульд их сургуулийн талаар тийм эхлэл тавьсан байхгүй юу. Тэгэхээр тэгчээд тавьчаад явж исэн чинь яа нөгөө манай суугч хариуцдаг нэг Солонгос багш байхгүй. Тэгсэн чинь тэр багш маань дахиад нэг өдөр ингээд төгсөгчдөөрөө нэг ингээд цуглаад уулзмаар байна. Тэгээ ингээд ярих юм байна. Миний бодлоор бараг ийм нөө төгсөгчдийн холбоо маяг юм ингээ хийгээд авч явмаар байгаа юм шиг гэлээ. Яг ингээ их сургуулийн төгсөгчдийн холбоо гэж би амар сонсч байсан байхгүй. Манай уус ингээд амар ингээд тийм үйл ажиллагаа амирх болоо. Гэхдээ ингээд ахлахангийн 10 жилийн тийм төгсөгчдийн холбоо гэж сонсож байгаа. Тэгээ тийм юм хийх гээд байгаа юм шиг гэлээ. Тэгээд тийм юм ярина гэд өнөөдөр багшийн гэрлүү явах хэрэгтэй байгаа. Яа. Тийм учраас угаасаа л гэрээсээ гарах юм чинь гэж бодоод эрт бэлдээд эрт гараад кафед жоохон хийж хичээл мичээл хийгээд ажил амжуулаад тэгчээд шууд тэгш явах болох юм шиг байна. Тэгээ манай гэр амар холдсон байхгүй юу. Тэгээ метронд бараг 2 цаг явах байхаа. За тэр ч яах вэ? Кромон гарахтаа бэлтцгээе. Сүүл дээр чонгломор тайсууд орсон гэд тэрийг амар хэлж үзнээр байна. Чонгломор. Хантаа найстайгаа бас тайс ороод авахгүй яг орсон чинь одоохондоо арай ирээг байгаа гэд. Нүрэ бодонго. Нөгөө юм англи хэлээ. 앤디한테 문자 보내라고 알려줄 수 있어? Could you remind me to text Andy? Could you remind me to text Andy? 나 클라이언트에게 전화하라고 알려줄 수 있어? Could you remind me to call the client? Could you remind me to call the client? I remember Dave. I remember Dave. 데이브 얼굴은 기억이 안 나. I don't remember Dave's face. I don't remember Dave's face. За болчихлоо. Ийм сүгнэн сопаснаас. Энэ арта. Энэ speak гэдэг аппликейшн баггүй миний сая хийжсэн. Speak. Би энэ нэг бүр заяа 2021 он. Харж нэг анх орсон өдөр нь. 21 онд хамгийн татаад 22 оны их хүртэл 1 жил гарan ингээ хийжсэн баггүй. Тэгж байгаа ингээд хийхэ болоод одоо ингээд 22, 23, 24, 25 3 жил баг ингээ 3 жилийн дараа ингээд энийг дахиж татаад хийж эхэлсэн.
Тэгээ ингээ илүү гоё болсон байлаа. Өмнө нь болохоор ингээ зөв лекц сонсоод ингээ тэн дээр заасан хэллийг ингээ дагаж эхлээд ингээ тийм speaking бэлтгэл хийдэг тийм аппликейшн баггүй. Тэгсэн чинь сүүлд энэ free talk гэдэг AI нэмэгдээдсэн. AI-тай ингээ хүснээрээ ярьж ингээ шинэ хэллэг ч юм уу эсвэл өөрийнхөө өгний алдаан дээр ажиллаад ингээ бэлдэж болох боломжтой болчихлоо. Тэгээд яа. Хоёрт явж. Яг ямар хүмүүс ааг мэдгүй очсон. Тэгээ нэгтээ бүр арай их ялгаа гараад байна. Ямар ч энийг дахиад шинээр ихэлсэн байдгийн жилээс. Yeah. Англи хэлхээс би угаан амралтаараа TOEFL бэлдээд наддугаас өмнө бэлдэжсэн номнор байгаа тэрийг ашиглаад TOEFL бэлдээд 3 сарын ихээр юм 2 сарын сүүлээр TOEFL ажиллагаалтаа явж бичсэн байхгүй. Тэгсэн чинь би ингээд уржигдэрч хэлүүдээр чаалтандаа бүртгүүлэх гэдэг ингээд сайт руу орсон чинь TOEFL-ийн систем нөхцөлж байгаа юм биш үү? Шалгалтын систем ингээд миний ойлгосноор 1 сарын сүүлээр юу нөөцлөгдөөд чирээ ингээд дасгалын тоо модероос нэмэх өөрчлөлт юм шиг байгаа. Тэгснэ эхлээд ингээд эхний нэг 5-10 дасгалууд чинь амархан дасгал байна шүү дээ. Тэрэн дээр хэрвээ алдчих юм бол яг тэрнтэй төстэй ингээд дасгалууд л гарч ирээд гэсэн. Харин эхний дээр алдахгүй байх юм бол ингээд чиний чадварыг шалгахын тулд ингээд илүү хэцүү дасгал нэмж яваад байна. Тэгэхээр ихэндээ алдчих юм бол ингээд ингээд энэ муу юм байд гэж дүгнээд яаж жоохон ингээд ойролцоо дасгалууд ингээд нэг тийм иймэрхүү систем нэмж оруулна гэж би бол ойлгосон. Тэгээ би ингээд гинт одоо жоохон эргэлзэж байгаа. Одоо ингээд TOEFL бүртгүүлэх үү, яах вэ? Энд чинь бас шалгалтыг яаж авах вэ? Ямар юутай вэ гэдэг чинь амар чухал шүү дээ. Тэгсэн чинь гинт өөрчлөгдсөн байхад бас 300 400 үрж шалгалт бүртгүүлэх бас жоохон виомада алдагдaltaй гэж бодоод ямар ч тач систем нь өөрчлөгдөөд хүмүүс ингээд эхэлж өгч байгаа хүмүүс яг систем нь өөрчлөгдөөд өгсөн хүмүүс яг юу гэж хэлэх нь яах нь харж агаад тэгж байгаа дахиад бүртгүүлт юм уу гэж бодож байгаа. Тэгвэл бас айгүй мөнгө хайр. Тэгээ одоо ингээд систем нь өөрчлөгдөж бас миний одоо надад байгаа ном бас жоохон хэрэггүй. Яг хэрэгтэй л тэгтээ жоохон хэрэггүй болчихж байгаа байхгүй. Одоо энэ чинь амар нөгөө академик шалгалт байсан шүү дээ TOEFL ч гэсэн чинь одоо жоохон юм өдөр тутмынх руу одоо юм campus life маяг руу ингээд өөрчлөгдөн гэсэн. Яг нэг бодлын сайн ч гэсэн одоо надад бэлдэж байгаа номнороо бодохоор нэг талын сул талтай. За ямар ч тач ингээд нэг ярихаар бүр хамаг юм ярих гэдэг юм. Улид хуцаа өмсөд гарцгаая. 짜잔. 정말 코리안 와이보다 малгай өмсдөг гэж бүр амар хүртэн салхибар нөмчөө. Миний өмнөх бичлэгийг үзсэн бол би ингээ өмнөх бичлэгэн дээр надаас салдаггүй хэдэн зорилгоо энэ жил би заавал хийж өөрчилж тэгээд ингээ дараа жилийн vision board хийхдээ ч юм уу дараа жилийн зорилго төлөвлөгөө тавихдаа ингээ өөр зорилгыг өөртөө тавина гэсэн тийм юм өмнөх бичлэгэн дээр ярьсан шүү дээ. Тэгээд би өмнөх бичлэгийг оруулсныхаа дараа ер нь яагаад яг өмнөх жилүүд дээр ингээ ер нь жоохон өөртөө тавьсан зорилгодоо хүрч чаддаггүй байсан бэ гэдэг айгүй тугаан бодоод үзсэн. Тэгээд бодоод үзсэн чинь миний хувьд штэ тийм баримжаа гэдэг зүйл нь амар өөр байсан гэх юм уу? Одоо баримжаа зарчимч юм одоо юу юм бэ?
Нэг тийм одоо ч англи дээр ч гэсэн адилхан англи хэллэг миний хувьд англиар сайжруулах гэдэг уг үндэс нь бол үнэхээр ингээд хүнтэй чөлөөтэй англиар ярьж чаддаг болох тийм зүйл байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ ингээд өөртөө тавьсан зорилгоо дүгнэх тэр арга дүгнэх хэмжүүр нь гэх юм уу? Дүгнэх хэмжүүр нь англи хэлний хувьд оноо байсан байгаа байхгүй. Тэгээ өндөр оноо авч иж би энэ зорилготой хүрсэн англиар сайн болсон гэж хэлж чадна. Тэр дүгнэлт хийх тэр хэмжүүр нь тэгээд ингээд дасгал хийх дээр ч гэсэн нэг адилхан гэдэг. Заавал нүдэн дээр нь булчин гарч ирэх ёстой. Амар ингээд шууд л өөрчлөлт гарч ирэх ёстой гэж нэг тийм өөртөө тийм хэмжүүр тавьчаад тэрэндээ хүрч чадахгүй байгаа болохоор амар хурдан бууж өгдөг байсан юм байна гэдгийг ухаарсан. Тэгээ энийг одоо ингээд ер нь тасралтгүй хийх гэдэг арай өөр дүгнэлт хийх тийм хэмжүүртэй болох хэрэгтэй байна гэдгийг амар ухаарсан. Тэгвэл дасгал хийх ч гэсэн өдөрт яг ингээд 5 минут хийсэн ч хамаагүй ямар тач хийх нь амар чухал. Тэгэхээр яг ганц 2 өдөр ч юм уу завгүй үедээ бас мэдээж алгасах үе байна. Гэхдээ л энэ жилийн турш би ингээд хичээгээд хийх нь миний одоо ингээд эцсийн жилийн сүүлийн дүгнэлт хийхэд амар чухал юм байна гэдгийг амар ойлгосон. Тэгээд бүжиг дээр ч гэсэн би ингээд өмнөх хүчлэл дээр ингээд хүмүүсний мөнгөө хадгалаад бүжгийг ч сонсдоггүй тийм сэтгэлгүй би амар сэтгэлгүй гэдэг өөрийгөө тэгсэн шүү дээ. Тэнгүүд бас арай өөрөөр хаад үзэх юм бол яг үнэ сэтгэлгүй биш зүгээр ингээд шууд хариу шууд үр дүн гарч ирэх юм амар туртал байгаа байхгүй да. Хүмүүс гэх юм бол би ингээд 100,000-аар хүмүүс хилээ гэж бодоход 100,000-ыг төлөөд 2-3 цагийн дараа хүмүүс миний унс амар гоё болцсон байна. Тэнгүүд би тэрнээс сэтгэл хангамж авах байхгүй юу. Тэнгүүд бүжиг хичээл гэх юм бол нэг хичээл суугаад би ингээ гинт миний бүжиг амар сайжирчихгүй шүү дээ. Ингээ удаан хугацаанд харж сайжирдаг зүйл. Тэнгүүд тэрэн дээр ингээ жоохон мөнгө зарцуулахад дамуу гэх юм уу. Тэгээд ер нь цаашдаа ингээ мөнгө өрөхөд ч дээр өөртөө төлөвлөгөө үүсгэхэд ч дээр энийг би ингээ жилийн эцэстээ за яасан байх юм бол ингээд би энэ зорилготой хүрч чадчихъя гэж дүгнэхээ гэдэг тийм бас юмыг бас амар сайн анх зорилгоо тавьж авахынхаа өмнө хамт бичээд явах амар хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. Тэгээд ер нь бол заавал нүдэн дээр амар эмошнл биш байсан ч гэсэн зүгээр ингээд тасралтгүй бууж өгөхгүй хийх одоо гүшүүний одоо тууштай эмэг зүгээр тууштай хий гэдэг л амар жилийн эцэст өөрийгөө дүгнэхтэй ч гэсэн ер нь энэ хэмжүүрт баримжаагаараа өөрийгөө дүгнэх болно. Яа би зөв энийг амар гинт хэлхийг хүслээ. За ямар ч тач миний morning routine бол ингээд дуусж гин. Өнөөдөр өдөөс хойш бас нөгөө юмд явна гэж хэлсэн чинь тэрэнд явах хэрэгтэй учраас энэ чиний 2 цаг байжгаад хөдлөөд явах юм шиг байна. Тэгээд би одоо цаашдаа синтон бэлдээд хайгаад тэгж байгаа байхгүй юу. Тэг ингээд дараагийн влог дээрээ тиймэрхүү ойр тэр карьер тал дээр яаж юу бэлтэж байгаа гэдэг талаар бас амар гоё ярья. За тэгээд дараагийн влогоор уулзцгаая. Bye bye.